Эсвэлтийн ерөнхий шалгалтын 2014 оны хуулийн задаа даалгаврын 1-р бодлого. За энэ бодлогон дээр анхан нээлтийн хэмжих хязгаарыг ихсгэх буюу шунтын эсэргүүцлийн тухай өгүүлсэн байгаа. За энэ бодлогыг бодож үзэхэд бол анхан метр гэж ямар багж вэ? Хэрхэн хэмжих хязгаарыг ихсгэх вэ гэдэг талаар товч ойлголт өгье. За анхан метр маань хэрэглэгчтэй цуваа холбогдож хэрэглэгчээр гүйдлийг хэмжих ёстой багаж. За хэмжих зарчим нь юу вэ гэхээр за хэрэглэгчээр 1 секундэд хэдэн кулон цэнэг урсах вэ гэдгийг тоолох зарчмаар хэмждэг байгаа. За тэгэхээр гүйдэл үүсгэгчээс гарсан гүйдэл за хэрэглэгчээр гүн түүнийг анхан метр хэмжиж. За гэтэл хэрэглэгчээр гүйж байгаа гүйдэл буюу үүсгэгчээс гарсан гүйдэл нь ампер метрийн хэмжих хязгаараас давсан тохиолдолд яах вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. За цахилгаан хэлхээнд оролцож байгаа хэмжих багаж болон дамжуулж байгаа бүх элементүүд дотоод бүтцээс хамаарсан өөрийн дотоод эсэргүүцэлтэй байдаг. За ампер метр дотоод эсэргүүцлийн хасаа хамаарат маш бага хэмжээний хүчлийг өөр дээрээ унагаан. Гэхдээ гүйдэл цаадуулахгүй тулд тэр нь бага учраас идеал гэж тооцохгүй нөхцөлөөр 10 жил жирэмтэй авч үздэг. За энэ тохиолдолд дотоод эсэргүүцлийг тооцоорой. За манай ампер метр нэг ИА гэдэг гүйдлийг хамгийн ихтэй хэмжиж чадна. За дотоод эсэргүүцэл гэсэн өөрийн эсэргүүцэлтэй М ампер метр. За үүнээс нэг хэд дахин их, N дахин их ч юм уу гүйдэл үүсгэгчээс гарсан тохиолдолд яах вэ? За энэ тохиолдолд энэ гүйдэл шууд ампер метр гэх юм бол ампер метрийн шатаа харсдaltaй. За тийм учраас энэ гүйдлийг салаалуулж өөр ямар нэгэн хэрэглэгчээр гүйлгэх шаардлагатай байна. За энэ салаалуулж өгж байгаа энэ хэрэглэгчийг бол шунтын эсэргүүцэл гэж нэрлэж өгнө. Ампер метраас маш бага эсэргүүцэлтэй байх шаардлагатай. За энэ бүр ампер метрийн өөрөөр хэмжиж чадах гүйдэлгүй харин энэ өнгөрөг гүйх гүйдэл бол N-с хасах 1 И ампер метр гэсэн гүйдэл гүйх боломжтойгоор шунтын эсэргүүцлийг сонгож өгөх шаардлагатай. За ампер метрээр өөрөөр нь гүйж байгаа гүйдэл өөрийнх нь дотоод эсэргүүцлээс хамааран за нэг юм хүчтэй хэмжих багажны нэр маань за харин шунтын эсэргүүцлээр за N-с хасах 1 за энэ гүйдлийг маань өрчөн шунт гэсэн эсэргүүцлийн ийм хүчтэй байна. За энэ зэрэгцээ олболтын дөрмөөсөөр энэ дундх хүчтэй, энэ дундх хүчтэйгээ тэнцүү байгаар ийм зарчмаар сонгож авах шаардлагатай байгаа. За мэдээж хэлхэнээ үүсгэгчээс гарч байгаа N И ампер метр гэсэн гүйдэл маань за ампер метрээр гүйж байгаа гүйдэл дээр нэмэх нь шунтаар гүйж байгаа N-с хасах 1 ампер метрийн гүйдэл гэсэн нийлбэртэй хэмжиж байх хэрэгтэй. За энэ дүрмийн дагуу энэ дүрмийг ашиглаад эсвэлтийн ерөнхий шалгалтын 2014 оны задаа даалгаврыг тооцож үзье. За манайд өгсөн ампер метр бол дээдлэл нь 2 амперыг хэмжих боломжтой. За энэ хэмжих хязгаартай ампер метрт 0.5 омын шунтын эсэргүүцэл залгаж өгсөн. За шунтын эсэргүүцэл залгаж өгснөөр ампер метрийн хэмжих хязгаар буюу хэлхээгээр буух ёстой гүйдэл маань 10 дахин их болсон гэсэн ийм нөхцөл өгсөн. 10 дахин их болж байгаа. За энэ тохиолдолд за хуваарийн үн гэдэг зүйлийг бодлогон дээр дурдж өгсөн байна. За аливаа багажны хэмжих хуваарийн үн гэж юу хэлэх вэ гэхээр за энд бол за хуваарийн зураас нь 5 зураастай. За 0-2 амперыг хэмжих боломжтой. За 0-1 амперыг хэмжихийн тулд дундаа 1 зураастай. Хамгийн ойр байгаа 2 зураасын хооронд хэмжих боломжтой гүйдэл нь хэдвэ гэхээр 0.5 ампер. За ингээд жишээ татаж авчихъя. За энийг 10 дахин их наривчлалтай гүйдэл хэмждэг болгосон гэвэл энэ бол 5 ампер гүйдэл хэмжих боломжтой болгож өгсөн гэсэн санаа өгч байгаа. За тэгэхээр манай ампер метр бол шунтын эсэргүүцэл залгаж өгснөөр И тэнцүү
нийт гүйдэл нь 20 амперыг хэмжих боломж өгч байна гэсэн санаа өгч байна. За тэгэхээр эхний асуулт нь бол шунтын эсрэгүүцэл залгаж өгснөөр хэдэн амперыг хэмжих вэ гэсэн асуулт байсан. За энэ бол A, B гэсэн ампер гэсэн нэрчтэй текст байсныг A нь 2, B нь T гэсэн цифрээр бүлэгдэх байна. За дараагийн асуулт нь юу гэсэн бэ гэхээр за ампер метрийн дотоод эсрэг үзэл хэд байсан бэ өөрийнх нь гэсэн ийм асуулт байгаа. За тэгэхээр ампер метр бол хамгийн ихдээ яг өөрөө 2 амперыг хэмжинэ. За энийг үржих нь ампер метрийн дотоод эсрэг үзэл. За тэнцүү. За нөгөө талаар шунтын эсрэг үзлээр хэдэн ампер гүйдэг вэ гэхээр за нийт гүйдэл маань 20 ампер. За ампер метрээр 2 ампер гүйсэн учраас энэ дүрмээс шунтын эсрэг үзлээр 18 ампер гүйдэг байна. За энэ бол шунтын үржих нь шунтын эсрэг үзэл. За ингээд шунтын эсрэг үзэл нь за шунтын эсрэг үзэл 0.5 ом гэдгийг орлуулад ампер метрийн дотоод эсрэг үзлийг тооцож үзэх юм бол 4.5 ом гарч ирж байна. За энэ дараагийн асуудал нь нөхөх даалгавар дээр C, D гэсэн үгсээр тэмдэглэгдсэн байсан. За C-ийн 4, D-ийн 5 гэсэн цифруудыг үлдэх нэ. За дараагийн асуулт нь хэрвээ шунтын эсрэгүүцэл байхгүй тохиолдолд за 11 вольтын гүйдэл үүсгэгчтэй хэлхэнд за ампер метрийг шатаахгүйгээр хэдэн ohмын эсрэгүүцэл залгаж өгөх боломжтой вэ гэсэн асуулт байгаа. За энд эсхийн зургийг зураад үзэх юм бол за энд бол ямар нэгэн эсрэгүүцэл залгана. За зөвхөн ампер метр өөрөө байгаа шунт залгагдаагүй үед. За ампер метр хамгийн ихдээ 2 амперыг хэмжинэ. За ампер метрийн дотоод эсрэг үзлийг тооцоод авсан. За энэ эсрэг үзлийн хэмжээ хэд байх боломжтой. За үүсгэгчийн үжлэлийн хэмжээ нь 11 вольт. За энэ тооцоолол дээр тооцоолол гэж үзэхэд за үүсгэгчээс гарч байгаа EOS ном гэдэг цахилгаан болгож өгчнө. За E гүйдэл хэрэглэгчээр гоо. За нэмэх нь E за E гэдэг гүйдэл маань өөрөө дотоод эсрэг үзлээр 3 ампер. За энэ орлуулад үзэхэд 11 вольт тэнцүү. За хамгийн ихдээ 2 ампер гүйдэг нь ампер метр шатаханд. За эсрэг үзэл нэмэх нь 2 ампер орчин дотоод эсрэг үзэл маань 4.5 гэж тооцоолсон байна. За энэс нэмж залгах боломжтой R эсрэг үзлийн хэмжээ бол 1. За нэг E үсгээр тооцоол. E үсгийн оронд нөхдөг. За дараагийн асуудал нь за энд байгаа энэ нэмэлт эсрэг үзэл дээр эсхийн залгаж өгсөн энэ эсрэг үзэл дээр за хэдэн вольтын хүчтэй л болох хэдэн ампер гүйдэг вэ гэсэн асуулт байна. За тэгэхээр энэ хэрэглэгчээр бол ампер метрийн хэмжиж байгаа гүйдэл энэ хэрэглэгчээр гүйх боломжтой учраас нэг тэнцүү 2 ампер хэрэглэгчээр гуй. За энэ хэрэглэгчийн эсрэг үзэл бид нарыг тооцож уснаар 1 ом. За эндээс хэрэглэгчдэр унах хүчтэй л гэдэг бол ом хэлэн 4.5. За ингээд 2 вольт гараад за утсан F гэмонд за 2 вольт маань өгдөг. За G-ийн нам нь 2 ампер гэж өгдөг. Энэ болохоор